энэ ноцтой асуудал лөө. Тэгээд энэ дугаахын эцэггүй байна л да. Жишээлбэл өнгөрсөн парламент бид нар энэ төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдаа авахгүй тендерийн тухай хуулийг шинжилэн найруулсан шүү дээ. Энэ дотор бас маш чухал заалт оруулах гэж бид бас хичээсэн. Тэр нь юу гэхээр яаж чанартай ямиг бид боломжийн үнээр оруулж ирэх үү гэдэг энэ тогтолцоог энэ худалдаа авах үйл ажиллагаанд оруулахаар хичээж заалт 36 дахь зүйлдээ бүр оруулсан. Тендерийн хуулийн 36 дахь зүйл шүү. Тэгэхээр тэрэн дээр юу гэж зааж байгаа вэ гэхээр олон улсын байгууллагаас ер нь нэг үүсвэрээс худалдаа авах гэж байгаа бол олон улсын байгууллагаас эхлээд саналыг сонсон. Тэр дотор байхгүй байгаа юмнуудээ үйлдвэрлэгчтэй шууд худалдаа авах хэлцээр хийх гэж байгаа. Шууд гэдэг маань үнийн харьцуулгүй гэсэн үг биш шүү дээ, тийм ээ. Тэгэхээр жишээлбэл одоо олон улсын байгууллага гэж юу хэлж байгаа нэхлээр жишээлбэл ЮНИСЕФ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эдгээр чи яадаг вэ гэхээр буураа болон дунд хөгжилтэй орнуудад эмийн чанартай хангахын тулд тэд нар чинь бүх улсуудыг ингэ нэгтгэж хагаад тоог нь гаргаад тэгээд үйлдвэрлэгчтэй хэлцээр хийгээд үнийг буулгаад тэгээд нийлүүлэх юм боломж үүсдэг. Одоо бид ЮНИСЕФ-ээс олон төрлийн юмнууд авч байгаа шүү дээ. Ялангуяа хүүхдийн төрлийн эмийг болоо их авдаг. Тэгээд тэр хэлцээр хийж явах явцад нь болиулаад эрүүл мэндийн сайд нь очиод хэдэн гадны хэдэн үйлдвэрлэгч нартай очиж уулзаад үн тохироо явж байгаа. Тэгэхээр энэ өөрөө асар том ашиг сонирхлын зөрчлийг илэрхийлж байгаа зүйл байна. Тэгж болохгүй шүү дээ. Хэдэн сарын эдний өдөр бас үйл явдал ер нь танд ирсэн мэдээллээр очиж одоо саналыг аваад тэ санал тавиа явж яах гэдэг бол яг үйлчлэр идэвхтэй үйлчлэр харуулж байна тийм. Тэгэхээр би бол яг тэр хизээ хідэнд очиод яасныг мэдгүй. Мань хүн чи өөрөө захим уцаараа л одоо Солонгосын эмийн үйлдвэрүүдэд уулзлаа, 2 дахин амьдрууллаа, ийм сайхан юмуд ороод ирдэг гэж байгаа шүү дээ. Санаа зөв. Гэхдээ энийг хийдэг газар нь эмийн агентлаг гэдэг бид бүр хуулиараа 20 оны 8 сард эмийн агентлагтай байна гэдэг хуулиар хийгээд өгсөн. Эмийн хууль маань дуушиж бид 24 оны 6 сард баталсан. За тэгээ баталсны дараагаар хууль маань одоо 24 оны 10 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Тэгэхээр агентлагт хийх эрх үүрэг дотор нь ингэж оруулаад өгсөн шүү дээ. Хэлцээр хийгээд үнэ тохироод за тэгээд ЮНИСЕФ-тэй хэлцээрээ хий, үнийн асуу. Яг над дээр байгаа баримтууд нь бол нөгөө эрүүл мэндийн яам, эмийн агентлаг хоёрын хоорондоо бичсэн бичиг явуулсан албан тоотууд байна шүү дээ. Тэрэн дотроос энэ мэдээлэл гарч байгаа. Түүнээс одоо хаамаагүй мэдээлэл үзүүлэр ингэж л ингээд дэлгээд авах хэрэгтэй тийм. Энэ ч бүр арга барсан ажил шүү дээ. Тэгэд та нар үнийн дүнгийн сонсдоо зөвхөн одоо эхний 3 сарын байдлаар худалдаа авсан юм нь 9.3 тэрбум. Тэгээ энэ бэрийн 3 жилээр хийгдсэн. Нийт дүнгийн аваад үзвэл 120 тэрбум. Бага мөнгө биш байгаа. Би ч одоо 50 сая дэшэл явах юм бол одоо тэмээ задлал гээд албан байгууллагууд чинь тэгээд идэв шүү дээ. Тэгэхээр тийм хийхгүйгээр ингээд шууд аваад болчихдог. За дээрэс нь нөгөө хавдар юмуд нь 2 дахин хамтарсан хаана байна? Өөрөөр хэлбэл тендерийн тухай хуулиа эрүүл мэндийн сайд зөрчсөн гэсэн үг шүү дээ. Нөгөө ноцтой зөрчөөд байна шүү дээ. Дээрэс нь энэ тендерийн хууль гарсантай холбоотой засгийн газрын 42 дугаар тогтоол байгаа. 24 онд яг энэ хууль гарсантай холбоотойгоор тэр 42 дугаар тогтоолын журам нь бас энэ тэр журмаар бас зөрчиж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд нэг хууль журам давдаг ийм байж болохгүй шүү дээ. Монгол улс чи бас нэг хүн засагладгүй, хууль засагладаг арчсан улс болъё гэж зориод байгаа шүү дээ. Тэр ч утгаараа манай энэ өнгөрсөн парламент бид эрүүл мэндийн салбарын томоохон реформод хийсэн. Маш олон боломжуудыг гаргаж өгсөн. Эмийн чанарыг таны түрүүний анхны асуудал. Эмийн чанарын асуудалтай холбоотой эмийн одоо шалгадаг чанар үздэг лабораторийг бид ч одоо хүнсэнтэйгээ нийлүүлээ гэдээ одоо ийм тогтоол шийдвэр гаргаад өгөхлөөр тогтоолыг зөв бурууг нь хэлцээд байгаа байхгүй. Тогтоол гэдэг нь хууль шүү дээ. Хууль биелүүлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ бол ерөөсөө үүргээ мэдэхгүй байгаа мó юу болоод байгааг би ойлгохгүй байна. Дээрээс нь өрхийн эмнэлгээр дамжуулаад одоо чанаргүй хугацаанд болсон одоо Д витаминыг тараасан гэдэг ийм мэдээлэл байгаа. Мэдээлэл хугацаанд болсон юм аа. Хугацаанд болсон эмийг өрхийн эрүүл мэндийн одоо төвөөрөнд дамжуулаад тараадаг ийм асуудал байна. Ер нь энэ Монгол улсад одоо эмийн чанарыг сайжруулахад ямар алхам хийх ёстой юм? Ерөөсөө хяналтгүй яваад байна уу? Энд чинь онцгой бүтээгдэхүүн. Гэхдээ тэгэл одоо байж байгаа байдлаа харалта бид хууль эрх зүйн орчийг хийгээд өгсөн байж байгаа чи одоо эмийн чанарыг шалгадаг лабораторийнх нь байж байгаа байдлыг хаа. Нөгөө ганцхан Монголд байдаг шингэний атомын спирометрийн аппарат буюу тэр дотор хүнд металл байна уу? Шингэн тусал шингэн дотор калий натрийг үздэг аппарат нь одоо хүртэл ажиллахгүй байж штэ. Юу гэсэн үг юм бэ? Тэгээ тендер худалдаад авсан байгаа штэ. 10 сарын 1-нд худалдаад авсан. Одоо хүртэл ажиллаагүй. Тэгэхээр энэ ч одоо ийм байхлаар чи зориудаар бүр одоо чанар шалгахгүй байх сонирхол энэ ерөн эмийн бүлэглэл дотор байгаад байгаа юм шүү.
Дээрээс нь баахан одоо эмийн аг антлаг эрүүл мэндийн яамны дотроо хүртэл би одоо өнгөрсөн төр хорооны юун дээр тэр Намхаан орон гэдэг Монгол фармын үүсгэн байгуулагчийг ашиг сонирхлын зөрчилтэй эмийн аг антлагт ажиллаад байна гэд байхад эрүүл мэндийн яамны эмийн асуудал хариуцсан газрын дарга тавьчих байхгүй. Чи одоо юу гэсэн үг юм? Бүр одоо энэ чинь бүр тоохо бэлдсэн юм уу? Ийм байж болох юм уу? Энэ 3.5 сая хүний эмийн асуудлыг нэг чанартай байлгыг гэж сэтгэл харж болохгүй юм. Тэгээ хэр нэг болсон ч болохгүй. Гэхдээ сонгон шалгуул зарлаа. Зөндөө бол энэ чиглэлээр мэрэгсэн мундаг сэтгэлтэй усуд байна шүү дээ. Ер нь одоо энэ төрийн эмнэлэг болон хувийн эмнэлгүүдэд эрүүл мэндийн даатгалын сангаас одоо олгох одоо санхүүжилтийг багасгасан байна. Одоо тухайлах юм бол төрийн эмнэлэг 30-40%-аар улсын хувийн эмнэлэг 40-50%-аар одоо энэ санхүүжилтийг бууруулсан. Одоо иргэдэд бол маш их сөрөг нөлөө үүсгэж байна. Эргээд нөгөө талдаа одоо эмнэлэг одоо хэвийн үйл ажиллагааг явуулахад одоо доголдол үүсэж байна гэдэг ийм шүүмжлэл иргэдийн дунд байна. Гэхдээ одоо надад өдөр болго мессеж ирж байна. Өрхийн эмнэлгээс сумын эмнэлгээс бичээлээ. Одоо санхүүжилт байхгүй болсон бид одоо иргэдэд үзүүлж чадахгүй болж шүү. Одоо тэгээ яах ёстой ингээл одоо надлаа өдөр тутам мессеж дин дон гэж ирээд байна. Тэгээ яг одоо бидний хийж байгаа хурлуулын эрүүл мэндийн даатгалын өмсний зөвлөлийн хянтаа ажлын албатай нь яг одоо уулзж байна. Яагаад санхүүжилтаа хасаад бид одоо төсвийн аль болохоор нэмээд л одоо чадлаараа л оролдоод байна. Тэр дотор зөв зарцуулах шаардлагагүй санхүүжилтээ өгөхгүй байх. Нөгөө авилгалын тогтолцоо яагаад дараа нэг ингээ авилгалд автагдаад байдгийг. Яагаад авилгалын асуудал үүсээд байгаа. Гэхдээ энэ өдрөө засал да. Тийм ээ. Таны хувьд ер нь захин хугацаараа дамжуулаад юм уу одоо хэвлэлээр дамжуулаад эрүүл мэндийн сайдд одоо шаардлага хүргүүлээд ингээд орхих юм уу? Энэ дараагийн алхам нь юу байх юм? Зүгээр энэ хариуцлагагүй сайдд хариуцлага хүлээлгэх асуудал бас маш одоо улс төрийн соёл шиг юм ажиллаа хийж байгаа хүн өөрөө ч гэсэн хариуцлагатай байх асуудал энэ дэрэгдэж шээ. Эргээд цаана гол нь хүний эрүүл мэндийн асуудал. Гэхдээ энэ миний одоо гол үүрэг бол би ард түмнээсээ сонгогдсон парламентын гишүүн хууль тогтоох байгууллага ажилтдаг. Би ямар хуулийн хариуцлага хүлээх ажилтаа биш. Харин бид илчилж олон нийтэд мэддэг нь миний одоо үүрэг л би харж байгаа. Энэ үүргээл одоо би биелүүлэх ёстой. Тэр нь одоо аль намынх байна уу? Хингой байна уу? Тэр ерөн асуудал биш шүү дээ. Яг таны хэлдгээр 3.5 сая хүний эрүүл мэндийн асуудал учраас энэ дугаа иж ерөөсө болохгүй. Тэгээд бас хүмүүс тэгээд ах шиг байна л та. Тэгээд нэг кабинет нэг техник сууж хэлж болдгоо гэж. Энд чи зөндөө хэлж шít. Чи зүгээр суугаад байгаа зүйл биш шүү дээ. Зүгээр барахгүй бүр төр хороо байгуулаад нотлог баримт цуглуулад ийм ажил хийгээрэй гэд 12 залттай тогтоол хүртэл гаргаад өгч шít. Тэгээд хэрэгжүүлж л дээ. Тэ? Чон сэтгэлтэй байл дээ. Таныг одоо сайдуулахын болох ашиг сонирхолтой байна гэдэг зүйлийг ч бас хүндсэн байлээ. Энд дээр ямар байр суурь. Тэгдий. Намайг ингээд шүүмжлэл ярихлаар баахан энэ би бүр мэддэг болсон технологи. Тэгээд мөнгө тараагаад хэл мэдээлэх төлөө мөнгө тараагаад за наа чинь бүр ингээ сайн харлуулад өгөөрэй гэж баахан инфлюенсер усууд руу мөнгө тараагаад тэгжил байдیں۔ Энэ чинь миний танил технологи шүү. Надад энд сандал ширээ чухал биш байхгүй. Бити өөрсөд чигээ сандал ширээ бодоод байна. Харин ажил бод. Энд чи хараад ял биш байхгүй, ял байхгүй юу? 24 цаг эрүүл мэндийн салбараа яг адилхан 24 цаг ажиллах хэрэгтэй шүү. Олон түмэндээ эрүүл мэндийн тусламжийг хүрэлцээтэй байлгах, урьдчилан сэргийж чаддаг, эрт илрүүлждэг, эмийн чанартай байх чи хийх ажил зөндөө шүү дээ. Юу сандал ширээ плацалтаад байгаа. Зүгээр л ажлаа сайн хий гэдэг заавар өгөөд шүү дээ. Тэрийг л хийчихэлдэ гоё. Тэгэл болно шүү. Энд албан тушаал өөр байдлаа. Надад тийм сонирхолж алга. Хоёрт. Харин сонирхолууд би миний одоо 24 онд энэ парламентын сонгуульд орох том орой бол эмчилж байна эдгэндэ гэсэн. Тэрний өмнө би Монголоо эмчилнэ гэж орж ирсэн. Тэгэхээр энэ үргэлж би биелүүлэх гэж энэ парламентд суугаа. Тэрийг яаж биелүүлэх вэ? Би хууль эрх зүйн орчноор энэ илчилж энэ болохгүй байгаа зүйлүүдийг ил гаргах нь миний үүрэг гэж харж байгаа шүү дээ. Түүнээс амаа хамтгачаад адилхан ашиг сонирхлын зөрчлөө олчоод тэнд сууж авах надад тийм ёс зүй алга. Таны бас нэг хийсвэр хагалгаа нийтлэлээр сошиал дээр байгаад шүү. Гоосгны хагалгаа гэж хэллээгээд. Тий. Яг бай тэгэл ер нь бол эрүүл мэндийн даатгалд байгаа сангаа зөв зарцуулах тухайл ярихдаа нэг тийм жишээ татсан бас олон эмэгтэйчүүдийг бухимдуулсан үнэн би бас уучлах гуйгаад байгаа. Тэгэхээр би бол жишээлх юм бол одоо бид эрүүл мэндийн даатгалын санд байгаа мөнгийг зөв зохистой яг өвдсөн хүнд нь яг цэхээ амьдруулах тусламж хэрэгтэй яг сандарсан үед нь тусламж өгөөд эрсдлээс хамгаалдаг байх ёстой юм. Тийм ээ. Тэр тогтолцоогоос хийх тухайл бид илүү сайн ярьж тэр байгаа мөнгийг зөв зарцуулах тухайл ярьсан. Тэгэхээр би бас тэр жишээ авсан нь бас одоо нэлээд таалагддаг бол уучлал хүсье.
Эрүүл мэндийн даатгалыг одоо иргэдтэй төлөөд идэг эрүүл мэндийн даатгалаараа эмнэлгийн тусламж үйлчилгээ авахгүй байх нь их байна шүү дээ. Тэгэхээр одоо энийг одоо цаашаа төлөх ёстой юм болоо төлөхгүй байх ёстой юм болов уу? Гүг авч байгаа шүү, сайжирсан шүү. Бас бүрд орцсон гэж битээ хараарай. Жишээлбэл бид одоо өнөөдөр хор тавдрын эмчилгээ санхүүгийн дарамтгүй болчлоо, эртний шилжүүн суулгах дарамтгүй боллоо. Дээрээс нь одоо бид хөнгөлтэй юмуд байж байна, тийм ээ. Анхан шатны тусламж үйлчилгээ бид 2 дахин бүсгүй нэмж өгсөн. Ингээд байхад харин яагаад сайжрахгүй байна гэдэг асуудал байхгүй юу? Нөгөө талаасаа бид бас нэг зүйлийг бодох хэрэгтэй юм бол ерөн энэ эрүүл мэндийн даатгалын сан өөрөө бас тоо нэмэгдэх хэрэгтэй юм аа. Бид хангалттай нэмж чадахгүй байна. Тухайлх юм бол одоо иргэн бид ажил хийж байгаа бид нар байна шүү дээ. Хувьяасаа 2 үе төлж байгаа шүү дээ. Тэгэхэд төр дааж байгаа тусламж үйлчилгээнд төр дааж байгаа иргэдээ болохоор одоо хөгш тэтгэврт байгаа залуу хүүхдүүдтэй нялх нэраа гэл ийм усуудаа болохоор 1% төр өмнөөс нь дааж байгаа гэдэг 1% өгöd байхгүй. Энэ өөрөө шудраг биш байхгүй. Адилхан 2% өгөөг төр өгч таа байхгүй. Тэгэхээр төр өөрөө шудраг биш байх гэсэн үг байхгүй. Тэгээд даатгалын сангийн хамаг их тусламж үйлчилгээг нөгөө л хөөрхий тэтгэврт байгаа. Одоо бас буруу мушгич ба. Хөөрхий төр тэтгэврт байгаа нөгөө бага насны хүүхдүүд гүрүүтэй госууд. Тэдгээр зарцуулах нь зөв. Харин төрөөс өгөх мөнгөө 2% болгож өгөл дээ. Тэгвэл 3% давчих гэдэг шүү дээ. Тэ 3% давчвал энэ тусламжаар нэг хязгаарлалтгүйгээр өгчих гээд шүү дээ. Хүрэгчих гээд шүү дээ, тийм ээ. Эмчнэр нэг совилогч нар нь хангалттай цалин авцсан сайхан сэтгэл хангалуун хүнийг сайхан тосч аваад эмчилдэг байл л да. Иргэд нь очиод сайхан 50 эмчилүүлждэг байл л да. Энийг л бид хүсэж байгаа шүү дээ. Одоо яг одоо эрүүл мэндийн даатгалынхантай бас уулзж байна гэдэг чинь тий. Одоо төр болон хувийн одоо эмнэлгүүдэд олгож байгаа санхүүжилт нь уурсан шалтгаанаа юу гэж тайлбарлаж явах юм? Мэдээж одоо хурлаас үргэлжилж дээ тий. Ерөөсөө нөгөө мөнгө хүрхгүй байгаа учраас бид одоо хязгаарлалт хийж байна. Гэхдээ бүрэн хязгаарлаагүй шүү дээ. Тэгэл өдөөс нэг юм бөөрийнхийг булцсан яриа л хийдэг шүү дээ тий. Тэгэл одоо энэ өөрчлөлүүд ярина да. Та нэг удаа хэлжсэн шүү дээ нөгөө сошиалор энэ зархыг бол хориглох хэрэгтэй. Тэднэрт хариуцлага тооцох хэрэгтэй гэдэг. Тэгэхээр сошиалор нөгөө сүлжээний юмнууд амар их зарагдчихэж байна. Сурталчилгаа хийгээл нөгөө инфлюенсер гэх хүмүүс маань энэ сайн гэлээдэг. Гэтэл нөгөөх нь эргээд сайн уу муу юм тодорхойгүй гэдэг. Бүр тэр үтгэл хавдрын ажиллаж гин гэдэг зараад байгаа шүү дээ тий. Арай л энд ашиг орлого олохын төлөө тэр биологийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийг эмчилж гин гэж яаж тийм зоригтой хэлж чадчихна. Бид хуулиар хоригдсон. Тэгээ Монголын хууль 3 хоног үйлчлэнэ гэдэг шиг эмийн агентлаг энэ дээр хяналтаа бүрэн тавих үйл ажиллагаа явуулахгүй шүү дээ. Тэгээ нэг хэдхэн тоо хэлчихэл бид тэгсэн тэрийг хаасан энийг ингэсэн гэчихэл өдөр тутам энэ явж байгаа зүйлүүд нь дотор нь ороод зогсоох хэрэгтэй шүү дээ. Тэ? Энэ чинь иргэд хохирч болохгүй шүү дээ. Уг нь бол хуультай тэгээ хууль хэрэгжихгүй гэсэн үг юм тий. 3 хоног хэрэгжлээ.